Энэ удаагийн бичлэгээрээ 2021 онд үзэгчдийн хүртэл болсон 12 ангиттай Happiness гэх Солонгосын олон ангит киноны 1-р ангийг нь товчлон ярьж өгөх болно. Уг киноны үйл явдал нь Сайбом гэх тусгай дасгын ажилтан Ийхүн гэх ахлах сургуулийн найзтайгаа гэрэлсэн мэт дүр эсгэж цагдаагийн газраас өгч буй шинэ орон сууцанд нүүж ордогч зомби шиг нэгэн төрлийн халдвар гарч тэдний орон сууцыг хүрээлүүлэн битүүмжилснээр тэд орон сууцнаасаа гарах хэрэггүй болж гацаж байгаагаар үйл явдал өрнөдөг. Харин энэхүү киноны дараагийн ангиудыг товчлон ярьж өгөхгүй бөгөөд энэхүү кино нь 5 дугаар сарын 15-наас DDS-ийн 806 дугаар суваг болох Аз киноны сувгаар гарч эхэлнэ. Хэрвээ та DDS-ийн хэрэглэгч бол 139898 дугаарт K-зэ аваад сунгах сарынхаа тоог бичснээр киночин нэмэлт багц идэвхжиж 801-ээс 810 хүртэлх Аз, Холливуд, Монгол, Европ гэх мэт кино сувгууд мөн HBO-ийн 811-ээс 815 дугаар сувгуудыг үзэх боломжтой болох юм. За ингээд киноныхоо 1-р ангийн товчлолд орцгоё. Жонгук гэх цагдаа сургуулийн дээвэр дээр 50 сууж буй ахлах сургуулийн сурагч Ийхүнтэй ярилцахыг хичээж байгаагаар кино эхэлдэг. Хөлнийх нь бэртлээс болоод бейсболын тоглогч болох мөрөөдөл нь бүтлгүйдсэн учраас түүнийг дээвэр дээрээс үсрэх гэж байна гэж хүмүүс бодно. Түүнээс болж сургуулийн сурагчдыг гэрт нь харихыг түр саатуулжээ. Учир нь сурагчид бужигналтснаар Ийхүнийг сандарсандаа унах магадлалтай гэж үзнэ. Сурагчдын нэг Сайбом энэ байдалд нь бухимдаж Ийхүнтэй уулзгаар ирэв. Сайбом түүнийг бейсболоо тоглох боломжгүй боллоо гэд амьдрал нь үүгээр дуусчихваа гэсэн үг биш. Учир нь ирээдүй боломжуудаар дүүрэн байдаг гэж хэллээ. Амьдрал эрсдэлд ороход ямар ч буруу зүйл байхгүй. Учир нь энэ нь хор хөнөөлгүй гэж Сайбом нэмж хэлдэг. Улмаар Сайбом Ийхүний гараас барьж түүнийг дээврээс түлхэн аврах ангийнхны хэдийнэ бэлдсэн хийлсэн дэвсгэр рүү унгаана. Цагдаа түүнийг хараад гайхахад Сайбом түүнд саяын үйлдэлээ хэдийнэ тооцоолсон гэж тайлбарлав. Сайбом цагдаад нөхцөл байдлыг тайлбарлахад нь туслахыг Ийхүнээс гуйхад тэр хэсэг чимээгүй байснаа түүнээс өөртөө нь үерхээч гэж гуйдаг. 12 жилийн дараа Сайбом эцэст нь тусгай тасагт орсон байлаа. Террорист талдлага болон бусад онцгой хэргийг хариуцдаг батлан хамгаалах агентлаг гэж ойлгож болно. Сайбом сургуультаа хийж байхдаа шинэ хэсэгчдийн нэг нь зомби шиг түрэмгийн шинж тэмдэг илэрсэн ер бусын нөхцөл байдалтай тулгардаг. Түүнийг буутсан ч нөлөөлсөнгүй. Хэсэг хугацааны дараа шинэ гишүүн буцаад эрүүл ухаантай болсон ч юу ч санахгүй байлаа. Харин Ийхүний хувьд цагдаа болж өмнө нь сургуулийн дээвэр дээр байхад нь туслахыг хичээж байсан Жонгукийн хамтрагч болжээ. Түүний хөлний бэртэл нь бүрэн эдгээгүй ч мөнгөний төлөө аль нэг клубт сэлгэнээс бейсболоо тоглосоор байгаа. Ийхүн хэргийн газарт үзлэг хийж байхдаа Сайбомын тулгарсантай төстэй хэрэгтэй нүүр тулжээ. Хэрэгтэн хэргийн газартаа байх бөгөөд ухаангүй байхдаа зочид буудлын ажилтны амийг нь хазаж хөнөөсөн байна. Ийхүн гэмт хэргийн газрыг шалгаж байхдаа нууцлаг эм олж энэ эмнээс болж хэрэгтэн хэрэг үйлдсэн байх магадлалтай гэж үзв. Ийхүн Сайбом хоёр бие биенээ найзууд гэж дуудах үйц хангалттай дотно. Гэтэл Сайбом шинэ элсэгчтэй тэнцэж байхдаа гараа майжуулсан болохоо анзаардаг. Энэ бүх болсон явдлын дараа эрх баригчид уг асуудлыг нууцаар шийдэхэр болжээ. Командлагч Тэсёк халдвар авсан хүмүүсийг 20 цэрийн дэглэмд оруулахаар авч явлаа. Харин Сайбом шинжилгээ өгөх явцдаа юу болоод байгааг олж мэдхийг хичээн лавлаж асуув. Тэсёк үүнийг зомбиноос ялгаатай нь халдварт өвчин байж магадгүй гэж тайлбарлав. Халдвар авсан хүмүүст түрэмгийн шинж тэмдэг илэрдэгч ихэнх тохиолдолд удаан үргэлжилдэггүй. Бас халдвар авсан хүмүүс ухаан алдаж хазаж эхэлдэг гэж тайлбарлана. Тэд маш ихээр цангах бөгөөд цангаа нь ус уусан ч тайлагдахгүй мэдрэмж төрүүлдэг. Хэвийн байдалтай орсон ч цангах шинж тэмдэг нь хэвээрээ байх болно. Тэсёк үүнийг хүний галзуу өвчин гэж нэрлэжээ. Тэсёк бүх үйл явцыг нууцаар шалгана. Халдварт өвчин нь ард иргэдийг сандаргах болно гэж тэр бодож байгаа. Ялангуяа одоогийн ковидын дэгдэлттэй байгаа үед бүрч ихээр сандралтцгаах болно. Тиймээс тэр энэ нөхцөл байдлыг олон нийтээс нууж байгаа юм. Сайбомын шинжилгээний хариу сөрөг гардаг ба Тэсёк Сайбомд ямар нэгэн төрлийн өөр эсэргүүцэх зүйл биеинд нь байгаа гэж боддог. Түүний гарандаа авсан шарх нь түүнд халдвар тараах хангалттай шалтгаан байсан ч Сайбом халдвар авсангүй. Удалгүй Сайбом шинэ элсэгчтэй уулзаж юм ярьж байтал тэр генет ухаангүй болсныхоо дараа түүн рүү дайрдаг. Тэгээд Тэсёк
Сайбомтой уулзлаа. Сайбом шинэ нисгчтэй уулзаад юу ажигласнаа хэлнэ. Ам нь зөвхөн цангахаас гадна зүрхний хэмнэ багасж өвдөлт мэдрэхгүй болж бас шарханч маш хурдцтай эдгэж байгааг анзаарчээ. Тэсёк түүнд шинжилгээний хариу нь зүгээр гарсан. Нэг хэсэгтээ амрах хэрэгтэйг нь хэлнэ. Мөн судалгаанд ашиглах үүднээс 2-7 хоног тутамд цусны шинжилгээ авна. Учир нь биед нь эсрэг биетэй суусан байж магадгүй гэж хэлв. Өөрийгөө чухал хүн гэдгийг мэдсэн Сайбом Тэсёкоос ажлын үзүүлэлтийг нь өндрөөр үнэлж өгөх санал тавилаа. Тэгжвэж тэр цагдаагийн цөөхөн ажилтанд үнгүй өгөх орон сууцанд хамрагдаж чадна. Харин Тэсёк уг орон сууцанд хамрагдахад ажлын үнэлгээнээс илүү чухал нэг зүйл байгааг хэлв. Тэр нь Сайбом гэрэлсэн байх ёстой ба тэр тусмаа гэрлээд удаагүй байх шаардлагатай юм. Дараа нь Сайбом их юунтэй уулзахдаа тэр байнга л түүний дэргэд байсныг ойлгодог. Тиймээс Сайбом их юунд гэрлэх санал гинтийн байдлаар тавихад энэ нь их юунд 12 жилийн өмнө өөртөө нь үерхэж гэж гуйхад Сайбом татгалзаж байсныг сануулснаар 1-р анги төгсдөг.